За өдрийн төргийн зарим асуулт давхцаж байгаа учраас зарим нь хасъя. За засгийн газрын гадаад өр бол 37 тэрбум доллар болсон байна. За Монгол улсын засгийн газрын гадаад өр бол 8 тэрбум гэдэг энэ гадаад өрийн мэдээллийг авлаа. За одоо ингээд энэ засгийн газар бол 14 мега төслийг ер нь ихэнхийг нь гадаад өр зээл тусламж бонд үнэт цаасаар одоо санхүүжүүлнэ гэсэн ийм чигтэй байгаа. За засгийн газрын 14 мега төслөөс гадна за Улаанбаатар хот дээр бас 24 мега төслгээд бас л одоо гадаад өр зээлээр хийгдэх ийм төслүүдийн асуудлаас яригдж эхэлсэн байгаа. За тэгэхээр 26 оны энэ төсвийн хүрээний мэдээлэл төсөөлөлдөө за энэ өрийг одоо гадаад өрийг хичнээнээр нэмэгдүүлэхийн за яг одоо ямар төсөлд хэдэн долларын за хэдэн одоо үнэт цаасаар ямар үн цаасаар ямар өрийн бичиг ямар бондоор энэ 14 тэгээд дээрэс нь Улаанбаатар хотын нэмэх 24 мега төслийг санхүүжүүлнэ гэсэн ийм төсөөлөл төлөвлөгөө байгаа бай. Энэ дээр та хариулах боломж байна уу? Нэгдүгээр асуулт. За хоёрт нь за яг бид нар бол 25 оны төсөө бол алдагдaltaгүй баталсан гэж байгаа боловч ерөнхийдөө төсвийн төсөөллөө бол маш өөдрөгөөр одоо төсөөлдөг. За ингээ яг одоо төсөв бүрдүүлэх ингээд энэ агшинд ерөнхийдөө төсвийн бүрдүүлэлт маш хэцүү болдог. Харамсалтай нь одоо өнгөрсөн жилүүдэд төсвийн одоо тодголыг хийхгүйгээр за энэ төсөв бүрдүүлэлт одоо асуудал үүсэнгүүт ард иргэдийн нуруунд дээр янз бүрийн одоо татвар юу гэдгийг хураамжаа нэмж энэ одоо төсвийг ингэж бүрдүүлж ирсэн. Энэ бол ерөнхийдөө бол энэ сүүлийн үеийн одоо засгийн газрын хамгийн сайн хийж сурсан зүйл гэж ингэж харагдаж байна. Тэгэхээр 26 оны энэ төсвийн төсөөлөлтөө за энийг бол яаж тусгаж өгч байгаа юм бэ? Энэ Монгол банктай бодлого үйл ажиллагааны ямар нэгэн уялдаа холбоог бий болгосон зүйл одоо энэ 26 оны төсөөлөлд орж ирсэн үү? Хоёрдугаар асуулт. За гуравт нь инфляц өсөх за сая бол ерөнхийдөө олон гишүүд бас хэллээ. Инфляц өсөх хандлагатай байна. За хоёр оронтой тоонд ч орно гэсэн ийм одоо судлаачдын дүгнэлтүүд бас гарсан байгаа. Тэгэхээр энэ Монгол банктайгаа бас энэ үйл ажиллагаагаа одоо мэдээж хэрэг ярьж хөөрч бас бодлого үйл ажиллагаагаа төсөөлж орж ирсэн байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр та сангийн сайд бас яг одоо ямар чиглэлээр за ямар одоо хууль бүрдүүлэлтэнд одоо бас уялдаа холбоог энэ зохицуулж энэ төсвийн төсөөлөлтөд оруулж ирж байгаа вэ гэсэн юм 3 асуултанд хариулт авъя. За сангийн сайд. Үгшлэм хариулмаар байна. За Батхуу. Эн чинь ихтэй гүшинэ. Дөрөвдүгээр энэ. Засгийн газраас оруулж байгаа тоонууд л та зөв яг сангийн сайдын хуваар гэх юм бол бид саналаа өгөөд явд юм байгаа юм. За ялангуяа энэ одоо яг төсвийн орлого зарлахаас бусад тоонууд дээр бол энэ төв банктай бол нэлээд бодлогоо уялдуулж тооцооллууд дээр хамтарч сууж ингэж оруулж ирдэг ийм тоонууд байгаа. За бид нар бол өмнө ингэж л хийдэг байсан. За одоо эдийн засгийн хөгжлийн яам хариуцдаг болсон учраас нэг хол хазаагаагүй болов уу гэж ингэж бодож байна. Тийм. Тэгэхээр сая та нэлээд деталь асуулаа тийм учраас эдийн засгийн хөгжлийн яамаас хариулцсан зүг баха. Батгүй дараа хариулж байгаа. За дөрөвдүгээр энэ дэр. За мөнхтэй гишүүний асуултанд хариулъя. Яг төсвийн хүрээний мэдгдэл дээр ордог гадаад өртөө холбоотой тооцоо нь бол засгийн газрын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээр заадаг байгаа. За биднээсийн одоо оруулж ирсэн төсөл дээр бол 2026 он 50%, 27, 28 он 45% байхаар энэ өрийн төсвөл үзүүл засгийн газрын өрийн хэмжээг бууруулах чиглэлээр оруулж ирсэн байгаа. За энэ нь бол түрүүн дурдгдсан тэр татврын холбогдолтой асуудал дээр биднээс дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын нийт хэмжээг нь бол хувь хэмжээг нь бууруулж тооцсон байгаа эх 3 жилд. Тухайлбал 26 онд 31.7%, 27 онд 30.4%, 28 онд 29.6% хүрэхээр энэ одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа тэнцвэржүүлсэн орлогын хувь хэмжээг бууруулна гэдэг нь дунд хугацаанд энэ татврын багц хуулиудыг өөрчлөх реформыг үе шатаар хийх орон зайг нь бол биднээс ингэж гаргаж өгч байгаа. Энэ хүрээнд холбогд хууль тогтоомжид өөрчлөлт ороод явах байхаа. За 14 мега төсөл бол нийслэлийн 24 мега төслийн хувьд бол төсөл болгоны хэрэгжүүлэх салбар онцлог байгаа. Төслийн одоо санхүүжилтийн модель загварууд нь бас өөр байгаа. Их усрын төрөл нь өөр байгаа. Энэ бүгд нь тохирсон төслийн бэлтгэл ажлууд яваад үе шаттайгаар санхүүжилт шийдэгдээд явна. За үүнтэй холбоотой санхүүжилтийг босгохтой холбоотой хууль эрх зүйн орчин дээр бол төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хуулийн шинжилсэн өөрчлөлтийн төслийг засгийн газрын зүгээс бэлдээд ажиллаж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинжилсэн өөрчлөлт, бусад бизнесийн орчныг сайжруулах хууль тогтоомжуудыг өөрчлөх, реформ хийх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд
гадны шууд хөрөнгөөр бол бас төр хөвөөшлийн түншлэрийн томоохон төслүүдийн санхүүжилтийг төсөвт аль болох дарамт учруулахгүй шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. За инфляцтай холбоотой асуудлыг бас түрүүн тайлбарлсан өмнөх асуултан дээр үндсэн олон хүчин зүйл дундаас төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ялгаатай нь бол төсвийн зарлагын хэмжээг манай яамны тооцоол 2.3 их найд дээр 26 онд бага байгаа. Тэгэхээр энэ төсвийн бодлого талдаа бас энэ нөлөөллийн зөрүү нь гарч ирж байгаа. За Монгол банктай мэдээж төсвийн бодлого, мөнгөний бодлогыг уялдуулах хоорондоо төсвийн санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр бол тухайн үед бас энэ нөхцөл байдлаа ярилцаад явдаг. Тэгэхээр бодлогын хүүг өөрчлөх ч юм уу бусад асуудлууд нь тэн дээр уялдаад явна гэж байна.